оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн уу найзуудаа? Өнөөдрийн хичээлээр сурах бичгийн 61-ээс 63 дугаар хуудасны дараалал олох сэдвийг үзнэ. Энэ хичээл нь үйлдэлийн дэс дарааллыг олох, дараалал хоорондох зүй тогтолыг олох, өгсөн заавар дарааллын дагуу үйлдэлийг гүйцэтгэх зэрэг чадваруудыг хөгжүүлэх зорилготой. Альва зүйлийг үргэлжлэх, өсөх дараалал зүй тогтолыг ашиглан дасгалуудаа гүйцэтгэрэй. Хуудас 61. Дарааллыг аль нь үргэлжлүүлэх вэ? Тохирох хувилбарыг олоорой. Дарааллыг хамтдаа харцгаая. Цагаан, саарал. Хар, ягаан, шар гэсэн хувилбаруудаас сонголтоо хийн. Өгөгдсөн дараалалд ямар зүй тогтол үйлчилж байгааг хамтдаа харцгаая. Сайтар ажиглаарай. Цагаан өнгнөөс саарал руу буюу илүү бараан хар өнгө рүү төхөж байна. Тэгэхээр дараагийн өнгө нь хар өнгө байх нэ. Зөв хувилбарыг дугуйлаарай. 61-р хуудсан дахь дарааллыг олох сонирхолтой бусад дасгалуудыг даан гүйцэтгэрэй. 62-р хуудас дасгал 3. Дарааллыг ажиглаад дүрсүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлж бич. Дүрсүүдэд ямар зүй тогтол үйлчилж байгааг сайтар ажиглаарай. Дүрсийн хэмжээ нь жижигэрч байна. Одоо харин бүгдээрээ хариугаа бичицгээе. Бусад сонирхолтой дасгалуудыг даан гүйцэтгэрэй. Хуудас 63 дасгал 4. Талуудын тооссон байхаар дүрсүүдийг наагаарай. Эхлээд бүгдээрээ дүрс бүрийн талуудыг тоолъё. Эхний шар өнгөтэй дүрс 1, 2, 3, 4. Дөрвөн талтай дүрс байна. Дараагийн дүрс 1, 2, 3, 4, 5. Таван талтай дүрс байна. Сүүлийн дүрс гурвалжин. Гурвалжин дүрс 3 талтай шүү дээ. Одоо харин хайчилж авсан дүрсүүдээ дарааллаар нь наацгаая. Дугаар хуудсын бусад дасгалуудыг даан бодоорой. Найзуудаа вебсайтад шинэ хичээлүүд нэмэгдэж орлоо. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.